Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар улсын их хурлын гишүүн Ж. Батэрдэн нарын 4 гишүүнээс улсын их хурлд 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хот суурьны ус хангамж, ариутгах татваргын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлцэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хот суурин газрын бохир ус цэвэрлэх байгууламжийн техник технологи хуучирч бохир усыг стандартын шаардлагын хэмжээнд хүртэл цэвэрлэхгүй хүрээлэн буй орчныг бохирдуулах, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, усны их үүсвэр, шугам шүлжээний хамгаалтын болон эрүүл ахуйн бусад зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, барилга байгууламж барих, усны их үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил их гарч байгаа тул уг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах шаардлага гарч байна. Хууль санаачлагчид энэхүү шаардлагыг харгалзан үзэж ус хангамж ариутгах, за мөн татваргын улсын байцаагчийн эрхийн хот суурьны ус хангамж ариутгах татваргын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн холбогдох албан тушаалтнуудад олгож хяналтын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хот суурьны ус хангамж ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирлоос хамгаалуулах, эрхийг нь хангах, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлцэх үед улсын их хурлын гишүүн Д. Тэрвиш Давг дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэж, гэр хорооллын ус хангамж болон усан санг ариутгах, цэвэрлэх, орчны бохирдлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Эдийн засгийн байнгын хорооны олон гишүүд дээрх хуулийн төслийг улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ хот суурьны ус хангамж, ариутгах татваргын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх хэсэг талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.